идэх хамгийн итгээд хачин сонин аимшигтай эсвэл одоо юу гэдэг үнэхээр сайхан ийм хаатын тухай ярина. Гэхдээ ер нь ихэнхдээ л итгээд сонин амар хаатын тухай ярина. За өнөөдөр бол бид манай эртний 37-оос 41 оныг хүртэл Ром улсыг захирч исэн Гай Цезар буюу олон нийтэд танигдсан хоч нь бол Калигула гэдэг ийм санаанд оромгүй ийм хачин итгээд за зарим газар бол баг амилсан чөтгөр яг ингээд зүгээр л хүн биш зүгээр л ингээд хүний биед орцсон чөтгөр бие байсан гэдэг яриа байдаг. За Калигула гэж хааны тухай ярина. За энэ хүний увайгүй тэнэг молгуу ийм хачин шийдвэрүүд за бүр зүгээр үнэхээр хүний ойдоонд оромгүй тэр завхаа зайдан байдал бол тий зүгээр Ромын хачин хаадын түүхэнд бол ер нь дээгүр залрна да. Яа, үнэхээр шахсан амар. Калигула гэж кино байдаг хаа, порно байдаг тий. Баг эротик гэхээс илүү баг порнодоо орохоор тийм амар юу байдаг хаа. Тийм үү. Тий. За Гaius Caesar Augustus Germanicus гэдэг нэр нь за давчаар бид нэр Гай гэж хэлнэ л дээ. За Гай гэж дууддаг энэ жаалхуу манай эртний 12 дугаар оны 8 дугаар сарын 31-нд төрсэн байдаг. За түүний аав Германикус болохоор Ромын бүгд найрамд улсын засгийг нь унгаагаад эзэн хаанд засаг болоход нь үнэтэй хувь нэмрээ оруулсан нөгөө Марк Антони гэж бид нар маш сайн мэддэг тийм ээ. Энэ хүний ач хүү цэргийн жанжин байсан юм байна. Марк Антони ч нөгөө Клеопатра тайртай байсан гэж шүү дээ. За Германикус болохоор өөрийн хаяалагч Агриппинатай гэрлээд 6 хүүхэд гаргасны 3 дахь нь Гaius юм байна л да. За Гай дээрээ Неро Друс гэдэг юм хоёр ахтай Дороо Агриппина, Жулия Друсала, Жулия Ливилла гэдэг нэртэй юм 3 охин дүүтэй. За. Өөрөөр хэлбэл 6 хүүхдээ айл гэсэн 3 ихтэй 3 эмэгтэй юм байна л да. Тэгээ Гайг 2 настай хад Германикус хойд зүгт аяндаа хийгээд одоогийн Герман улсын эзэн төрөмгөлсөн. За тэгээд ингэхдээ олон жил явнаа гэж бодоод гэр бүл аваад явцсан юм билээ. За. За тэгсэн жаалхүү Гайд ээж нь ингээд юм цэрэг хувцас ойж өгсөн юм байна л да. Тэр дундаа бүр юм Ром цэргийн сандаал маягийн гутал ойж өгөөд тэгээ аав нөгөө хүүхдийн хуйг дуулгыг хийлгээд ингээд ич бүрэн одоо цэргүүдийн дунд бол ингээд хуйг дуулгатай бүр ингээд яг жинхэнэ ийм хутга барьсан жинхэнэ хувцастай хүүхэд гүйжидэг гэсэн үг шүү дээ. За. Тэгээд гутлыг нь хийж өгөхдөө за дараа жил болчих байлгүй дээ гэж бид нар тэгдэг дараа жил өснөө нэг жоохон том ичдэг. Гутлыг нь жоохон том хийгээд өгсөн юм байна. Тэгээд яг ийм нөгөө өвч зэвсгэлсэн гэж хэлж болно. Ийм хүү ингээд нөгөө цэргийн дундуур ингээд цэрэг эрсийн дундуур ингээд хуаран дотор ингээд тоглоод гүгээд идэг байсан юм байна л да. Тэгээ ингээд гүйж хаад нөгөө томдсон гуталчин бидээж нөгөө нэг юм холхигдоод ингээ пад гэж дуурдаг. Тийм учраас цэргүүд түүнийг өхөөрдөд Калигула гэж нэрлсэн гинэ. За томдсон гуталтай. Томдсон гуталтай гэсэн үг. Тэгсэн Ром цэргийн гутлыг Калига гэдэг юм байна. За. Калигула гэчгээр бяцхан гутал болоод юм өхөөрцөн хэлбэрлүү орчд юм байна. Манайхаар одоо нэг өөдөсхөн гэдэг шиг тийм гуталхан ч юм уу тий. Бяцхан гутал гэдэг ингээд бяцхан гуталтай жаалхүү гэд өхөөрдөж нэрлсэн нэр нь одоо бид нэр түүхэнд Калигула гэдгээр мэддэг байна. За би нэрээ Калигула гэдэг нэрээд чинь Гaius Caesar юм биш үү тий. За энэ бол нэг тийм муухай үг бол биш. Ер нь бол уул нь бол цэргүүд бол ингэж өхөөрдөж одоо юу гэдэг нь те томдсон ийм жижигхэн цэрэг гуталтай хүү гэж одоо баг өхөөрдөж баатар хоч өгсөн. Баатар маягийн тэгсэн Гай болохоор Калигула болохоор өөрөө энэ хочонд Калигула гэдэг хочонд үнэхээр дургу. Тэгсэн хэрнээ хүмүүс байнга Калигула гэж хочилдог байсан. Өөрөө үл энэ хочонд үнэхээр дургу байж. За Калигулагийн аав Германикус бол цэргүүдтэй за Ромын энгийн иргэдийн дунд маш нэр хүндтэй алдартай жанжин байсан. Тийм тэгээд энэ Германикус гэдэг энэ аав нь бол умард зүг рүү 4 жилийн турш ингээд аяндаа хийгээд за ингээд ялалт байгуулаад Ромд эргэж ирэхдээ маш нэр хүндтэйгээр одоо бүр ингээд нөгөө цэргийн парад ингээд ухтаад ингээд тийм ингээд ялсан жанжныг ухтаж авсан. За ингэж нэр хүндтэйгээр ирсэн. За бүр ингээд ялтын цэргийн парад хийгээд тэгээд Ромын эзэн хаан Тибериус болохоор энэ Германикусын авах нь байсан. Тий. За ингээд тухайн Ромын эзэн хаан Тибериус Германикусыг агуу их ялалт амжилтын эзэн гэж одоо ингээд Ром даяар өргөмжлөөд за ингээд 4 жил гайхамшигтай Ромын газар нутгийг тэлж одоо юу гэдэг аян дайнд амжилттай ирлээ гэд ингээд өргөмжлөөд. За яг энэ үед ер нь бол ард түмэн Германикус Ромын дараагийн хаан болох юм байна. Одоо ийм нэр хүндтэй мундаг жанжин юм чин гэдэг ийм цуурхал ард түмнүүдэд гараад эхэлсэн. Тэр цуурхал мэдээж Тибериус хаанд Ромын хаан Тибериуст очсон. Тэ өөрийн чинь одоо юу гэдэг те ингээд үеэл одоо энэ Германикус гэдэг энэ их нэр хүнд нөсөд байгаа жанжин
чиний дараагийн хаан болноо. Тэгээ ер нь энэ үед дараагийн хаан болно гэдэг бол зүгээр өмнөх хаанаа алаал дараа нь гарч ирнэ. Тэрнээс ингээд өгт нь хүлээн гэсэн юм баг байхгүй гэсэн үг. Тий, одоо л ингээд хаад чинь те ингээд хүч нэг нь үхээд араас нь хүн гарч яг энэ үед бол зүгээр л алаал гараад ирнэ. Тэгээд ер нь иймэрхүү зүгээр ингээд шууд бич гэсэн ийм ойлголт байсан. Тэгэнгუთ Тибериус хаан энэ суурхлаас болоод нөгөө нэг магтжсэн агуу хяналт амжилтын эзэн гэж Германикус гэдэг үеэлдүүгөө магтжсэн. Нөгөө Жанжин Германикусыг гэр бүлийнхэн хамт Ромын мужуудаар аял чи ингээ хангалттай одоо аяндаа хийсэ. Одоо сайхан аялаад яв гэд. Ингээд Ромын мужуудаар ингээ холбоотой улсуудаар аялал зохион байгуулж аяллаар явуулаад зэрэгцээд Сирийн Антиох гэд хот руу эдгээр аяллаар очих байсан. Тэгэнгუთ төрүүлж мэдээ явуулаад Антиох хотыг захирагчид Германикусийн гэр бүл очингууд нь ал гэж. Одоо өөрөөр хэлбэл өрсөлдөгчөө алчиж байгаа гэсэн үг. Тийм шүү дээ. Өөр арга байхгүй. Тийм ингээ Германикус нэр үнд нь ард түмдэд донд тодороод ихээр Германикуст хүмүүс очиод Тибериусыг алаад чи хаан болоо. Чи ингэх ёстой штэ. Гин тэгэнгуут нь тэгээ за миний дүү сайхан одоо аялж амраа гэж ангуута. Урдуур нь аль хэдийн ингээд юу комбо гэж хэлдэг. Аллагын юу гэж зохион байгуулсан байсан. За хамтран ажиллагчид танилцуулчаад тэгээд юугаар мэдээлэл рүүгээр бүтээлч хоёрын нийгмийн төвшил гэсэн үрээтайгаар Хүмүүнлэгийн ухааны сургууль хамтран ажиллаж байна. За Хүмүүнлэгийн ухааны их сургууль 3 дахь жилдээ 9-өөс 12 дугаар ангийнхны зан төлөв ур чадвартан тохирох мэрэгжлийн чиг баримжаагаан үн төлбөргөө тодорхойлуулад тэгээд мэрэгжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авах ийм хөтөлбөр ийм арга хэмжээг одоо 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа. Энэ үнэхээр гоё зүйл байгаа даа. Ер нь бид нар ингээд биднийг хүүхэд хахад ийм байсан бол би л өөр мэрэгжилтэй болох байсан гэж яриад байгаа шүү дээ тийм ээ. Тийм би бас өөр мэрэгжилтэй болох байсан. Аха. Ер нь бид нар ингээд ямар нэг юм юу сонгохдоо мэрэгчлээ сонгохдоо тухайн үед яг шийдвэр гаргах бүрэн чадaltaй байд юм уу гэхээр бас үгүй шүү дээ. Яг ингээд найз нөхдөгөө дагчдаг эсвэл ингээд нийгэмд энэ мэрэгжилтэй алах юм байна гэд ингээд сонгодог ч гэдэг юм уу те. Гэтэл ингээл хэдэн жил сурж байгаа алгүй энэ ч өстэй явахгүй байсан юм байна. Би өстэй энэгээр ажиллахгүй байна гэдгийг мэдэнгүүтээ амьдралынхаа 3-4 жилийг бол өрөө цаажиж байгаа тохиол байдаг. Дээрээс нь daгаад санхүү те ингээд төлбөр төгснөөр төлсөн. Би сургуулаа солих гэсэн чинь тэрийн албаагч хүүхдээ нэг хүүхэдгээ би айлын томороо тэрүүгээр сурж байсан чинь сургуулаа солиул улсаас төлбөр чинь даахгүй гээд. Тэгээд бүр ингээд дургу цад 1 жилийн чөлөө аваа тэгээ буцаж сургуульдаа сурсан шүү дээ. Өөр сургуульд орох гэсэн чинь ээж хоёр үгүй төлбөрийг чинь юу ахгүй улсаас төлдөгөө. Чам бэлнэр төлөхгүй гээд. Манай ээж намайг юу эмч болчих гээд. Тэгээ би нөгөө нэг ихчээсээ болоод юунаас гэмтэлтэй ажилтдаг ихчээсээ болоод цуснаас амар хайцсан. Ер нь сүнс хүмүүс надаа яриад бүр аалж өгсөн. Тэгээд жоохон багт чинь дөнгөж нэг элсдийн ерхий шалгалт өгч явах үед чинь сүнс яриад харж итгэж штэ. Тэгээ өөр юм найсандаа болоод ангахын сонь юмнуудаас айсандаа болоод тэгээ Монголоос их сургуулийг аваа явцсан. Тэгээд нөгөө юу нэгдүгээр гараан дээр нөгөө нэгт орсон гэдэг нөгөө нэг муухай аюугаараа бардам зангаараа гүрээсээр байгаад тэр 4 жилээ ингээд дуусгацсан. Тэгэхээр бас хэцүү яг үнэндээ. За тэгэхээр энэ мэдчлэн асуудал гардаг учраас яг энэ мэрэгжил сонголтын тест 3 дахь жилдээ өн төлбөргөө өгөх энэ үйл ажиллагаа Хүмүүнлэгийн ухааны сургууль дээр болт юм билээ. За баасан гараг бям гараг болгоно хагасан болгонд болж байгаа. 15 сарын 10-нд болцсон. Саяны өнгөрт хагас сайдар. Одоо 17-ны хагас сайдар, 24-ний хагас сайдар, 31-ний хагас сайдар өглөө 10-аас 16 цагийн хооронд Хүмүүнлэгийн ухааны их сургууль дээр очиж одоо юу гэдэг сэтгэл зүйчд ингээд танаар ингээд нөгөө зан төлөвийн тест бүглүүлнэ. Дараа нь сэтгэл зүйчд ингээд зөвлөгөө өгнө. За ийм сургуульд ингэж орвол таны зан төлөвч ер нь энэ дуртай юм шүү гэд. Тэгээд анкам толдооноо урьдчилж очих гэж байгаа бол цаг авч болно. За цаг авах хугацааны дугаар нь 77.11 15 гэсэн дугаарлуу залгаад нэг гэсэн дотор утсаар нь холбогдоод цаг авах юм билээ. Манайх энэ сургуулиас ярьж байгаа тэдүүлээ очно гэдэг ч юм уу тийм ээ. За тэгээд нийтдээ 10,000 гаруй хүнд энэ үйл дээрх үйлчилгээг үзүүлсэн байна гэж шүү. Тэгээд хэрэглэгчдийн зүгээс ер нь нэлээд өндөр оноо авсан байгаа юм байна. Тэгээд та сонссон байсан таны дүү үеэл хаяал юу гэдгийг ер нь бол энэ мэргэжил сонголтын дээр ирсэн байгаа хүүхдүүдэд та энэ үйлчилгээг дуулгахад ер нь дараа нь онцсон байх магадлал маш өндөр шүү. Тий, 9-өөс 12 дугаар ангийнхаа. Бүтээлч оюуныг нийгмийн төвшөлт гэсэн үрээтайгаар Хүмүүнлэгийн ухааны сургууль хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За Тибериус за ингээд нөгөө Тибериус Германикусын эхнэр 2 хүүг нь цөллөгт явуулсан. Тэгэнгүүтээ тэднэр тэндээ ингээд нөгөө цөллөгт байж чад хөрөх юм нас орсон юм билээ. Амар өргөцсөн. Харин нөгөө нэг 2 ахыг ингээд явуулсан 3 дахь хүү нь болохоор одоо өнөөдөр ярьж байгаа Калигула шүү дээ тий. Калигула болон 3 охиныг нь Ромд үлдээгээд Илэн Цэмээ Левагийнх нь асрамжинд үлдээсэн юм байна. За. Тийм за Лева гэдэг нь одоо Тибериус хааны ээж гэсэн үг л дээ. Одоо хааны ээж гэсэн үг байхгүй юу? За тэгсэн чи энэ үйл явдлаас 2 жилийн дараа нөгөө Ливия эмээ нас ороход хүүхдүүд нь Лива эмээгийн охин өөрийн эмээ болох Антонио Миньори халамжид очсон байгаа. За.
За ингээд Калигула 19 нас хүрлээ. Тэгсэн Тибериус хаан түүнийг Капри дахь Жовис шилтгэнд дэрэгдээ өөрийнхөө дэргэд ингээ авчирсан байгаа юм л та. Тэгээ Тибериус түүнийг дэрэгдээ ингээ авчирч байгаагаа өөрөө юу гэж хүмүүс тайлбарлаж ирсэн гэхээр өө эн чинь миний зээдүү юм чинь би одоо ингээд анхаарлаа хандуулж байна. Сурж боловсрохт нь одоо ингээд юу яаж байна. Тусдим болж байна. Хүмүүжлэлтэн гэдэг ч юм уу те. Ер нь угтаа бол хажуудаа ойрхон харуул хамгаалалтаа байлгаж байна л гэсэн үг шүү дээ. Энд чинь аавыг нь ах нарыг нь цөлөгт явуулаад алчиж байгаа. Тэгээд энэ чинь үс санахад бол шалтгаан байгаад байгаа шүү дээ хүнд. Тийм учраас ер нь хараа хяналтын дотроо ингээд байлгаж байгаа гэсэн үг ордондоо. За түүндээ Тибериусын ордны түшмэл Наивус Суториус Макро гэдэг энэ хүн нэлийн ойрхон нөхрөлдөг байсан юм байна. Одоо энэ Тибериус хаантай. За Макро гэдэг энэ хүн болохоор маш амбицтай, залмигтэй, өмнөх хааныг унгаах хөдөлгөөнд идэвхтэй оролцсон. Тэгээ Тибериус төдийгүй сенатад бүр ингээд юм нэр нөлөөтэй. Тибериусыг Роми сенаттай найдвартай ойлголцуулж чаддаг ийм залмигтэй хүн байжээ. 100. За тэгсэн энэ Макро гэдэг хүн юу яасан? Одоо юу гэдэг энэ Тибериус хаанд ингэж одоо юу гэдэг нөлөөлдөг Тибериус хаанг одоо юу гэдэг хаан ширээ суухт нь өмнөх хувилдааг нь гардаж хийцэн за сенаттай холбож өгдөг гэж шүү дээ. Тэгсэн ирнэ Калигулаг хамгаалдаг. Тийм Калигулаг айгүй хамгаалдаг. Калигулаг айгүй дэмждэг байсан юм байна. Тэгээд Тибериус болохоор ингэж хэлдэг. Тибериус болохоор юу сэрэмжлээд нь шүү дээ тий. Энэ хүний энэ нөхрийн аавыг нь би алсан тий. Аавыг нь хоёр ахыг нь цөллөгтэй болоод алсан. Ээжийг нь хүртэл. Тийм ингээ цөллөгтэй болоод аавыг нь болохоор хорогод алдсан, ээжийг нь хоёр ахтай нь цөллөгтэй болоод алдсан. Тэгэхээр энэ нөхөр эргээд өшөөг аавнаа. Гэт өөртөө нэг дайсны хажуудаа ойрхон байх гээд ингээд Калигулаг хажуудаа өсгөөд идэг. Гэтэл Тибериуст энэ Марко гэдэг энэ юу туслах нь болохоор хэнийг Калигулаг битгий сэжиглээ. Маш нөхөрсөг, аимхай, ер нь дуулууртай ийм хүү чамайг тэгж сөрөөл юугаа шонзонгаа авах тийм сэтэлтэй үгүй байхгүй. Тий. Ирээдүйд Калигула бол ирээдүйд Тибериусын ач хүү Калигулагаас 7 насаар дүү Тибериус Гемелиуст хүчин зүтгэнэ буюу одоо юу гэдэг хиний Тибериусын дараагийн хаан болох тэр Гемелиус гэдэг одоо Тибериус хаан өөрийнхөө ач хүү тэр Гемелиуст хаан ширээгээ өгнө гэж төлөвлөсөн. Чиний дараагийн хаан болох чиний хайртай тэр Гемелиус гэдэг ач хүүд чинь энэ Калигула маш том дэмжлэг үзүүлнэ. Нэг хааны удмынхан тий дэмжлэг үзүүлнэ. Тийм учраас бити санаа зовоо гэсэн байгаа. Ингэж хэлдэг байсан. За ингээд Калигула яг энэ үед бол маш гоё хүмүүсийг ангаатал уран илтгэдэг. За маш гоё шүлэг бичдэг. Үнэхээр соёлтой, жинхэнэ язгууртан, супер гоё соёлтой боловсролтой ийм язгууртан болж өссөн. Тэгээд нөхөр болохоор ер нь бол өөрт нь ямар аюул тохиолдож байгааг бол мэдэн зүгээр. Тибериус гинт нэг өдөр барьж яваад алдчих болно. Тий. За тэгвэл Тибериус одоо энэ өөрийнх нь одоо тэр авах гэдэг хаан нь өөрийнх нь гэрүүлд яаж муу мухаа хандаж одоо гэхдээ алсан нөхийг бол нөхөр мэддэг байсан гэж байгаа юм. Мэдэн шүү дээ. Тий, мэддэг байсан. Тэгвэл тэрийгэ бүр юу ч илэрхийлдэг. Тибериуст маш одоо авах мэнгээл ингээл хаан мэнгээд ингээд үнэхээр дотн ойр байсан. Тэгэд эннээс нь болоод Калигулаг хожимын түүх судлаачид супер жүжигчин байсан. Үнэхээр супер жүжигчин байсан. Тийм. Одоо юу гэдэг Кафрид бол Калигулаг бас илүү сайн бол байгаагүй гэж ярьдаг. Тэгээд түүхчид Калигулаг эсвэл хүүхэд байхасаа л өөрийнхөө дайсантай бүр ингээд одоо юу гэдэг ачтан юм шиг тэгж харьцаад сурцсан байсан. Ерөөсөөр хоёр нүур гарах тэгээ тэрэн дээр хоёр нүур гаргаж өөрийнхөө сонзон дотроо нуух бол Калигулагийн чаддаг супер чадвар байсан. Тэгэхээр Тибериус гэдэг хаан нүртэл итгэцсэн байсан гэж. Гэтэ өөрийнх нь 8 нас нуугдж яхад ер нь ингэж хинж бараг жүжиглэх байх. Магадгүй тий. Ер нь бол хин чи ингэн эн чи тэгээд чи өмөрөх ямар ч ээж байхгүй. Тий. Хамаатай садан байхгүй. Нэг муу 19 настай л хүү байгаа штэ. За ингээд Калигулаг 21 нас хүрсэн учраас Тибериус хаан ах нь түүнийг Роми сенат дахь Тибериусын хамгийн нөлөө бүхий холбоотон Маркус Жуниус Силанус гэдэг ийм хүний охин Жуния Клаудиля гэдэг ийм хүнтэй гэрлүүлэхээр тохиржээ. За ингээ гэрэлтэн болсон зохион байгуулсан. Тэгээ хурмын бэлэг болгоод Калигулад одоо улс төрийн багахан албан тушаал өгсөн байгаа. Одоо юу ч хүнтэй гэрлүүлэн гэдэг чинь хэцүү шүү дээ. Тэгээд нэг худлаа үнэ нэг юм жижиг албан тушаал өгсөн. Тэгсэн чинь харамсалтайгаар Жуниан дараа жилийн төрхийн өндөрлөөр нас орсон юм билээ. За эхнэр нь жилийн дараа. Ерөөсө жилийн дараа. Тэгээд эхнэр хүүхдээ айл айл нь 8-д гарч чадаагүй. Тэгээ өөрөөр хэлбэл ингээ гэрэлтэн бүтлгүүдчихэж байгаа гэсэн үг тийм. 35 онд Тибериус Калигулаг өөрийн ач хүү Гемелиустай хамтарсан угсаа залгамжлаар нэрлсэн юм байна. Одоо ч нөгөө хамтран угсаа залгамжлагч гэдэг юм нэрлэдэг шүү дээ тий. Энэ үед Калигула 23-тай нөгөө Гемелиус гэдэг байгаа хайртай ач нь 16 настай насанд хүрээгүй үе байсан. Чи насанд хүрч иж хаан ширээ сухсан шүү дээ. За энэ үед Тибериус эрүүл саруул зүв зүгээрсэн байгаа байхгүй юу. Тэгээ ердөө 3 жилийн дараа Гемелиус 19 хүрэхэд түүнд хаан ширээгээ шилжүүлж өгөх бүрэн боломжтой байсан баг. За ингээ явж исэн чинь Тибериус хаан ач хүү Гемелиусыг
Ер нь Тибериус хаан тэр ачхуу Гемелиус гэдэг байгаа тэр 16 тэр хүүгээ бол маш их хайрладаг байсан. Тий. Тэгээд ер нь тэгсэн ирнэ үнэхээр чин сэтгэлээс хайртай ч гэсэн энэ Гемелиусийн одоо тэр нэг юм удирдахч хүнд байдаг зан чанарт нь бол баг зэрэг эргэлздэг болсон гинэ. За яана энэ Гемелиус үнэхээр одоо сайн хаан болж чадах уу да гэж боддог жоох эргэлздэг байсан. Харин юу байсан? Калигула болохоор эсрэгээрээ үнэхээр сайн удирдахч болохоор ийм ухаалаг одоо юу гэдэг маш харийн сумтай хүмүүсийг татдаг үгэндээ оруулж чаддаг. Тэгсэн ирнэ. За хэрвээ одоо юу гэдэг ур чадвараар нь болоод Калигулаг би хаан болгочвол миний хайрлж өсгсөн энэ Гемелиусыг шууд ална. Хаан болол хамгийн эхлэл Гемелиусыг ална. гэж өөрөө мэдчихсэн Тибериус хаан. Тэгээд Тибериус хаан Калигулаг ер нь бол ингээд нөгөө аль болохоор хаан ширээс хол байлгахын тулд өөрөө нэг Калигула чинь шүлэг хүчдэг, уран яруу илтгэдэг, дуулдаг байсан юм байна. Тэгээд ерөөсөө ингээд театр, бүжиг, дуулах тэр хүслийг нь маш их дэмждэг. Аль болохоор л ингээд тэрүүгээр нь малтагнуулж ус төрөөс хол байлгах гэдэг. Тэгээд ерөөсөө ингээд тэрэнд мөнгө зарцуулаад өө чи дуулгой театр байр тэ өөрийнхөө дутаа юм хийгээд. Тэгсэн Тибериус нэг удаа Макро гэдэг нөгөө нэг одоо гол хор хутгадаг нөхөр. Тибериус хор хутгадаг төвшмөл нь Макро тэгж хэлсэн гинэ. Гaius буюу Калигулаг хэлж байгаа. Калигулаг амьд байлгах нь за өөрийг нь хавь ойрын бүх одоо Калигулаг амьд байлгах нь надад Тибериус хаан надад за миний эргэн тойрны хүмүүст үнэхэрийн аимшигтай сүрлээ. Тэр үетэл Калигулаг амьд байлгана гэдэг бол ер нь баг Ромыг хорлож байгаа. Дэлхийг одоо юу гэдээ дэлхийг залгих хэмжээний ийм хорт авраг могоо өсгөж яах гэсэн үг шүү дээ гэж нэг удаа бүр ярьж ирсэн гэж байгаа юм. Тэгэхээр өөрийнхөө юу хийснийг амар сайн мэддэг байна. Тэгэхээр ер нь тий өөрөө ч Калигулагийн одоо юу гэдэг гэр аав ээжийг нь алсан гэдгийг мэдж байгаа. Гэхдээ Калигула гэж энэ ямар амар нөхөр өсөж байж байгааг өөрөө бол нэг том өдөртөгч байсан учраас мэдчихэл байна. Энэ хүний дотор хичнээн ингээд хоёр нүур гаргаад Калигула тий чигтэйхэн ястаа хаан эзэн минь гэдэг ингээд магтаад байгаа ч гэсэн энэ нөхөр бол үнэхээр аимшигтай аратан дотор нь байгаа гэдгийг мэдсэн л байгаа байхгүй. Тибериус Калигулагийг алчи гэж ер нь бол маш олоудаа хэлдэг байсан юм нөгөө Макродо. Алчил да. Тэгээ Макро болохоор хэрэггүй юм шүү дээ. Сайн залуу штэ. Гемелиус хэрэг болно гэд ингээд байлгаад байдаг. Тэгээ Тибериус манай эртний 37 оны 3 дугаар сарын 16-нд Ромын эрх чөлөөний баяраас нэг өдрийн өмнө гинтхэн нас орсон. Гинтхэн. Одоо Тибериус хаана. Уг нь бол нөгөө Тибериус өхөөгүй байсан юм байна л да. Хамгийн амир нь зүгээр л ухаалтад унцсан. Зүгээр л ухаалтад унцсан хоогор нь тэрийг нөгөө өвчлээ гэж бодоод тэгээ Тибериусыг ухаалтангууд нь Макро яасан гэхээр нөгөө ордонд төшмөл цэргийн жанжнуудыг дуудаж хагаад Калигулаг хаан ширээ залцсан. Зүгээр ухаалцсан хоронд нь штэ. Баг энэ Макро гэдэг Макро амар гац. Өөртөө үнэн хор хутгадаг. Ер нь бол Макро яагаад энэ хэнийг өмөрөөдсэн гэхээр Калигулаг өмөрөөдсэн гэхээр угаасаа энэ дараагийн хаан болон залуу үе гарч ирнэ. Энд би талтай байх хэрэгтэй гэдгийг өөрөө мэдчихсэн нөхөр байгаа байхгүй юу? Амар. Тэгээд гэтэл яг ингээд хаан ширээ залгах гэжсэн чинь нөгөө Тибериус чи сэргээд нүдэн нээсэн байгаа байхгүй юу? За. Хаан чи гинтгүү алчаад сэрэгжин гэсэн үг шүү дээ. Тэгээ Макро Калигула тандангуудаа одоо чи түүнийг алахгүй бол тэр чиптийг аллаа. Гэж нөгөө зөвлөжсэн хааныгаа. Тий, зөвлөжсэн хааныгаа одоо чи аал гэж өөрөөр хэлбэл хүний гараар могоо оруулах гэдэг шүү дээ. Тэгээ Калигула сандраад яаж алах юм бэ гэд ингэсэн чи юу яриад байгаа хоолойг нь боохгүй юу да. Гэд ингээд Калигула Тибериусыг боогод алдсан. За Тибериус нас орлаа. Тэгээ тэр өдөр Калигулаг ордныхан хаан хэмээн өргөмжилсэн юм байна л да. Тэгээ Тиберийг нас орсноос хойш 2 хоногийн дараа түүнийг эзэн хааны насанд хүрсэн цорын ганц өв залгамжлагч эцэг өвгөн буюу домогт Юли Цезарийн удмын хүн болохыг Сенат хэлээд баталж байгаа. Тэгээ түүнийг император буюу эзэн хаан гэж өргөмжилсөн байгаа байхгүй юу? Нөгөө император гэдэг чинь одоо хамгийн том хаан л гэсэн утгатай шүү дээ. Яаж яахтан тухайн үеийн тэр нөгөө нэг Ромчин бүр айгүй олон улсыг захирдаг байсан. Тийм учраас маш олон улсуудын хаан бүр хамгийн том их эзэн хаан гэдэг энэ цолыг Калигулад олгож байгаа. Тэгээд тэгээд энэ Калигула яг хаан болоод ер нь хашир бол Ромын улс төрийн амьдралд урд өмнө ер нь нэг тийм мэдгэж байгаагүй хааны ордны одоо нэг барьцааны хоригдол шахав. Нөгөө Тибериус хаан чинь ингээд нөгөө зүгээр л дайснал хажуудаа байлгаад байгаа. Тийм байдлаар ер нь ингээд Ромын улс төрийн амьдралд хутгалдаггүй байсан. Зүгээр ордны нэг юм барьцааны хоригдол байсан. Тэгээд хашир бол хинч биш байсан. Сэргээ аль паагаагүй 25 настай ийм. Тэгтэл ерөөсө ганцхан өдрийн дотор одоо юу гэдэг ингээд хаан болчихж байгаа. Тэгсэн Сенат юу байсан? Калигулад ингээд бүх хэргийг шийдвэрлэх бүрэн эрх мэдэл олгочихж байгаа. За чи ингээд хэмжээгүй таал болгож чинь гэсэн үг. Тэгээд Калигула Сенаттай анхны албан ёсны уулзалт хийх хүртлээр өөрт нь олгосон энэ цол хэрэмгийг бол уугээд эхлээд хаанд өргөмжилсөн. Тэгээд хэд хоногийн дараа Сенат батлах хэвээр. Тэгэнгүүт нөхөр бол ингээд император гэдэг эзэн хаан минь гэдэг дуудахаар
одоохондоо би сенатор очиж наад цолоо баталгаажуулаагүй байна. Битгий дуу тэгээд ингээд анхны тэр хэдэн өдөртөө бол үнэхээр даруухан байсан. Ямар ухаалаг мундаг хаан бай гэж хэлэхтгэр. Тий, сенат намайг батлаагүй штэ гэж даруухан байсан. За тэгээд Калигула юу яасан? Өөрөө бие дан хууль гаргах эсвэл дуртай хуулиа өөрийнхөө дуртай хуулийг цуцлах хүчингү болгох ийм бүрэн эрхтэй ийм эзэн хаан болсон. Тэгсэн Тибериусийн гэрээслэлд өмнөх хаан Тибериусийн гэрээслэлд за дараагийн хааны өв залгамжлагчаар Калигула, Гемелиус гээд энэ хоёрыг хоёулангийн нэрлсэн. За тэгсэн чинь Гемелиус нь насан туршаагүй байсан. За ингээд Гемелиус нь бол ингээд хаан болж чадаагүй. Тэгэнгүүт Калигула шууд хаан болоод хамгийн анхных нь хамгийн анхны зарлиг нь Тибериус хаан гэрээсэл хүчтэй хит өндөр настай өөрийн ухаангүй байсан гэдэг үндслээр нөгөө гэрээслийг нүчинг болгоо ийцсэн. Тэгэхээр Гемелиус хаан болох ямар ч боломжгүй тий. Йоо амар энэ бол ямар ч хаан тэгдэг. Энэ бүр хаадын жоохон кино үздэг хүн бол зөв нэрээ. Өмнөх хаанаа алж хаан болоод хамгийн дөрүүлэл ойртотныхоо дараагийн хаан болох магадaltaй хүмүүс алдаг. Тий тий. Хит өндөр настай өөрийн ухаангүй байсан гэдэг үндслэл бас гоё үндслэл дээ шүү. Яа амар. За ингээд шинэ хаан Гай Юлиус Цезар Август Германикийг Ромд баяртайгаар ухтаа авсан. Маш илдэг хаан болохоо илэрхийлээд баахан хоригдлуудыг ингэж өрсөж сулсан байгаа тухай үедээ. За мөн ард түмний сонгуулийн эрхийг сэргээж чуулган хийгээд сенатын эрх мэлийг өргөжүүлсэн байгаа. За Калигулагийн хаанчлалын ихэнх үед улс орны дотоодын асуудлыг ингээд нөгөө либерал байдлаар шийдэж нийгмийн амьдралд таатай нөлөө үзүүлж байна л да. Тэгээд Ромын иргэдэд тэтгэмж өгж байгаа, цэргүүдийн цалингийн нэмж байгаа, Ромын бүх легионууд эзэн хаандаа угаасаа цалингаа нэмүүлчихэж байгаа юм чи ингээд үнж байгаа тангаргалчихж байгаа шүү дээ, тийм ээ? Аль хэдийн үнж байгаа тангаргалцаа. За ингээд нөгөө сайхан өгөөмөр Калигула чинь харамч Тибериусыг оршуулах ёслыг нь улсын зардлаар маш сайхан гайхамшигтай хийж ийн гинэ. Тэгэл жухам одоо нөгөө оршуулган дээр нь нулимс туслуулаад магтаал өөрөө алчаад л үнэхээр сайн хаан байсан юмсээ та мань ингэ нэдрээ гэл ингээд материал нөлөмсөнгаад ингээд сүүлийн замд нь үзэж байгаа. За бас шинэ хаан хүний хувьд олон нийтийн дундах юм тоглоом наадмуудыг маш өргөн цар хүрээтэй зохион байгуулдаг болсон гинэ. Хүмүүстэй нөгөө алдарт Германикийн хайртай хүү Калигула олон нийт ард түмэндээс ард түмнээ бодог үнэхээр сайн хаан юм а гэл ерөөсө түүний хаанчлал бол маш сайхан ихэлсэн гэж байгаа. Ард түмний итгэлийг авсан. Тэгээ Калигула өөрийн эцэг Германикийг дүрстэй зоосыг гаргуулж байгаа. За 9-р сарыг Германикус гэж нэрлэж байгаа. За мөн өөрийн яг доотлын охин дүү Друсилаг эзэн хааны угсаа залгамжлагчаар нэрлэж байгаа. Өөрөлдвөл өөрөө ихнэр хүүхэд байхгүй шүү дээ. Тийм учраас охин дүүг нэрлэлцэн. Хэрвээ Калигула өгөх юм бол Друсила хатан хаан болно гэсэн үг. За ингээд Калигула эхлээд нэрээ үнэхээр сайн хаантай боллоо гэж ромчууд бодсон гинэ. За өмнөх хааны үлдээсэн өрийг дарсан. За хаад чи ингээ нэг дайн хийхдээ өр тавьдаг. Тэр өрийг нь дарсан, татваруудыг бууруулсан. За ингээд бүр уран барихыг дэмжсэн, дутуу орхисон байсан сүм хийдийн барилгуудыг ингээд гүйцээж барий гэдэг ингээд хөрөнгө оруулалт хийгээд театруудыг сэргээн засварласан. За ингээд Ромын усан хангамжийг сайжруулахын тулд бүр сувг барьж эхэлсэн. Тэ энэ одоо усан сувгаар болохоор уулын одоо юу гэдэг цэнгэг юм орхины усыг шууд Ром руу татаж авчирсан гэдэг ингээд ер нь бол хүмүүст бол үнэхээр гайхамшигтай нийгмийн дэд бүтц рүү хөрөнгө оруулалт хийж ажлууд хийж эхэлсэн. Тэ за тэгээд юу хийсэн байгаа? Ватиканы талбайд нөхөр цирк байгуулсан. За тэгээд тэр циркийг чимэглэхийн тулд Египтээс обелиск буюу ийм орой руугаа нарийссан ийм багны хэлбэрийн том хөшөө авцраач гэдэг зарлиг гаргасан. Тэгсэн чинь одоо албатууд нь эзэн хаан минь Египтээс обелискийг тээвэрлж авчрах хөлөг онгоц манад байхгүй гингууд тэгвэл хөлөг онгоцыг л аваад ирэхгүй та нар гэж зарлигдчихсэн. Тэгээд одоо тэр юуны Египтээс авчруулсан обелиск гэдэг тэр энэ юу руугаа орой руугаа нарийсан ийм багны хэлбэрийн хөшөө Ватиканд Гиген Петрийн талбай буюу төв талбайн голд байдаг. Зөө. Тэгсэн чи ингэсэн. Зүнж Калигулаг тэнгисийн булан дээгүүр гүүр бариад өөрөө морио оноод очлоо гэж зүүдлээ гэд Калигулад хэлсэн юм байна л да. Зүнж чинь тэгсэн чинь яасан гэхээр боломжтой бүх хөлөг онгоцыг цуглуулад тэнгисийн булан дээгүүр 3 км урт хөвч гүүр бариулсан гинэ. Тэгээ өөрөө тэр гүүрээр ингээ морьтойгоо явж байгаа цаа тал нь гарч байгаа юм л да. Тэгээ энэ гүүрээр сүхт хэрэгнүүд ийм чөлөөтэй зорчиж болдгоор барьсан байгаа байхгүй. За гадаад бодлогын хувьд болохоор Калигула Фарфи улстай инх тайвны гэрээ хийж байгаа. За мөн аслагдсан бүс нутгуудад удирдагч нарыг томилохдоо Ромд хамгийн үнэт хүмүүсийг албан тушаалд томилсон байгаа. За ингээд Хойд Африк дахь Ромын эзэнт гүрний эзэмшил газрыг өргөжүүлсэн гэх мэтчлэн маш олон ажлуудыг бол уг нь л хийсэн. Тэгсэн. Эхний жилүүдтэй. За ингээд энэ бүх аз жаргалтай, амжилттай одоо юу гэдгийг сайхан хаан маань ердөө л 7 сар орчим бол ингэж ажилласан байгаа.
хаан ширээг аваад л эхний 7 сар бол гайхамшигтай сайн хааны үлгэр жишээ үзүүлсэн. За удалгүй Калигула өвдөжээ. За ингээд бие нь муудсан, хааны бие муудсан ингээд хэвтэрт ороод ерөөсөө олонний өмнө гарч ирэхгүй байсан. Тэгээд нөгөө юунаар грэслэлэр нь дараагийн хааны өв залгамжлагчийг нэрлэгдсэн Друсила гэх төрсөн дүүнд Калигулаг асардаг байжээ. За хэсэг хугацааны дараа Калигула эдгрээд босч ирсэн. За энэ өвчний дараа зам байдал нь эрс өөрчлөгдсөн гэж ярьдаг. Тэгэл эхлээл өөрийн 3 эмэгтэй өвдөж босч ирээл эрүүл болж ирэнгуутаал өөрийнхөө 3 төрсэн эмэгтэй дүүнэрийг за тэднийг өсгсөн эмээ Антонио Минор энэ дөрвийг бурхан гэж шууд зарлцсан. Энэ дөрв бол эмэгтэй бурхад аа. За энэ 4 хүний нэрийг дуудахдаа бүх одоо хамгаалагч бүх хүмүүс энэ 4 эмэгтэй нэрийг дуудахдаа бурханлаг ажлуудыг заавал хэлнэ. Заавал дуудана. Тэгээ бүр өөрийнхөө нас барсан ээж Агриппинагийн зургийг Ромд одоо улс үндэстний баяр болонгууд миний ээж хааны ээж Агриппинагийн зургийг баяр ёслолын жагсаалд заавал барьж өгөх ёстой гэдэг зарлиг гаргаж байгаа. За ингэнгუут энэ бол яхтай хаатын гаргадаг л авир одоо өөрийнхөө ах トゥ нарыг ингээ өргөмжилж байна. Энэ бол болно гэж хүлээж авсан. За Калигула өөрийн авга ах Клаудиусыг энгийн морин цэрэг байсан юм байл авгах нь. Тэгсэн энгийн морин цэрэг байсан чинь шууд дуудаж авчраа сенатын гишүү болгоцсон. Тэгээд агва Германикийн төрсөн дүү буюу миний аав агва жанжи Германикийн төрсөн дүү яхаараа зөвгөөрөлт энгийн морин цэрэг байд юм бэ гэдэг. Тэгээ сенат болонгуудаа бүр консул болгоно гэж хэлсэн байгаа. Тэгээд Клаудиуст өгсөн анхны даалгавар нь Калигулагийн нас барсан 2 ахын хөшөөг босго гэж өгсөн байна. Нөгөө цөлөгт явцсан. Тий, цөлөгт явсан 2 ах. Миний 2 ахын хөшөөг босгоох. Тэгсэн нөгөө авгах Клаудиус нь энэ даалгаврыг маш муу гүйцэтгсэн. Тэ хүмүүсээ баг удирдах чадвар зүгээр л ингэ цэрэг байсан. Тий, тэгээ хөшөө барих талаар ямар ч мэдлэг чадваргүй байсан юм байна. Тэгээд ах чинь Калигула бүр шууд авгахаа нэг хэсэг сенатор ажиллуулж яснаа консул болгосон. Консул гэдэг нь баг одоо ерөнхий сайдтай зиндааны дүүцэх. Тий, одоо хааныг заримдаа хааны шийдвэрт эсэргүүцэхээр ийм консул. Тий, Ромын сенат бол одоо гэхээр парламентын гишүүн консул бол ерөнхий сайдын төвчний хүн. Тэгээд одоо нэг хүний эрх мэдлээс болгоомжлохын тулд Ромд 2 консул томилдог. Тэгэхээр нөгөө 2 консул чи хоорондоо ярьж иж шийдвэр гаргана. Тэгээ энэ консулыг 1 жил болоод солиод идэг байсан. Тэр консулын нэгээр ахыг. Тий, ахыгаа тамилчих. За хамтран ажиллагчтай танилцуулчаад тэгээд нөгөө нэг галзуурдаг хэсэг рүү нөр энэ доо бүр үнэхээр галзуурсан юм аа. Арьс цаатнах асуудлыг найдвартай шийднэ гэсэн өрөөтэйгээр Финистил. За энэ Финистил болохоор гээл буюу тосон төрхлөг. Тэгээд таны арьсанд одоо юу гэдэг шумуул болон хорхой шавжинд хазуулаад ингээд улайгаад помбагаад хавчдаг бол за хөнгөн хэлбэрийн нарны туяа болон ахуйн төлөгдсөн бол чонон хөрөвсөөр өвдсөн бол за дерматоз буюу арьсны өрөвсөл болсон бол энэ Финистил гээлийг дүрхэх юм байна. Энийг ер нь одоо зуны үйлрэлд хөдөө хатаа явахад аваа явчмаар юм биш үү? Шумуул гэдэг чинь айгүй ядаргаатай хэцүү асуудал. Хоёрдугаар нөгөө ингээд наран түлэгдээд ингээд нэг юм улаагаа сүүлрээ арьс нь хулраад ингээд хорсоод идэг шүү дээ. Тэр тохиолдолд хэрэглэх юм байна. За хүүхдүүд болохоор хүүхэд диатезтэй бол харшлын шалтгаантай ханиалга бол харшлын шалтгаанд хамрын битүүрэлтэй буюу риниттэй бол за мөн хоол хүнсний харшил сэтэрсэн бол шонон хөрвөстэй бол гэх мэтчийн шалтгаанууд байх юм бол Финистилийг хэрэглэж байгаа. Тэгээд Финистил тусал буюу тусаалга хэлбэрээр байгаа. Хүүхдүүд бол тийм хүүхдүүд бол гэсэн. Тэгээ хүүхдээ хэрэглэн дөнгөж төрсөн 1 хоногтой няраагаас эхлээд бүх насны хүүхдүүд хэрэглэх юм билээ. За ер нь бол гистамины ялгарлаар буюу харшлын урвал зэдэгдээд яг харшил үүсгээр арьс улайдаг. Тэгээд хавгнаад ингээд загднаад хавгнаад байдаг. Яг энэ хэсэгтээ бас түрхчиж болох юм байна лээ. Түрүү жил Туркид явж байгаад миний нүд ямар болсныг санаж байгаа зү. Тийм билүү нэрээ. Юу ч харахаа байсан шүү дээ. Нэг арслан шумуул гэдэг юмд хазуулаад бүр аим шиг лөө. Тэгээд тэр чинь эхлээд нөгөө захын сүүлрүүгээ хорсоод тийм ийм тохиолдолд бол үнэхээр хэрэгтэй. Би одоо ийш тийш явах юм бол ёо бурхан минь нэг ийм шумуулгид осол гэж хэвээр боддог байсан. За тэгээд давуу талаад болсон дурдах юм бол мэдээж түрүүний хэлсэн хашир эсрэг үйлдэлтэй үйлдэлийн идэвхт нь түргэн гэж байгаа. Финистил гээл арьс руу маш түргэн нэвтрээд тэгээд антигистамины үйлчилгээг үзүүлдэг хэдэн минутын дараанаас ерөөсөө л ингээд захтанхаа болол эхэлх юм бэлээ. Сэрүү татуулах үйлдэлтэй гэж байгаа. Гимцэн арьс өдөрт 2-4 удаа түрхэж хэрэглэнэ гэсэн байна. За ингээд бүх эмийн сангуудаар байгаа. За манай нэвтрүүлэгтээ арьс захтнах асуудлыг найдвартай шийднэ гэсэн өрөөтэйгээр Финистил хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За бид хаадын түүх гэдэг булангаараа бүх цаг үеийн хамгийн итгээд хачин байдлаараа түүхэнд бичигдсэн хаадуудыг ярьж байна. Өнөөдөр бид Ромын галзуу, завхай, харгис ийм хаан болох Калигулагийн тухай ярьж байна.
Калигула Тиберосын хаанчлалын үед эх орноос урвсан хэрэгээр шүүгдсэн шүүх хурлын бүх материалуудыг устгацсан. Өөрөөр хэлэх юм бол эх орноос урвсан гэдэг чинь хэнийг хэлээд байна гэхээр түүний аав хоёр ах ээжийг нь хэлээд байна шүү дээ, тий. Тэгэд энийг бүр ингээд хилс хэрэг байсан гэд тэгэд яг шатаахтаа ер нь бол яг яаж ямар хорон үйлдэл гаргаж яаж урсан талаар нь бүр дэлгэрэнгүй бичсэн байсан тэр амар их материалыг олон нийтийн өмнө бүр ингэж авчирж байгаа төв талбайдаа гал хасааж шатаасан байдаг. За мөн Калигула Тиберосын аж хүү Тиберос Гелимосыг эх орноос урвсан гэж цаазлах зарлиг болгож байгаа. Одоо өөрөөр хэлбэл өөрт нь нөгөө нэг хандж исэн хандлагыг буцаагаад ачууд нь гаргаж ийн гэсэн үг шүү дээ. Нөгөө нэг энэ чинь грэслэн дээр норцсон байсан ачгүй шүү дээ, хайртай ачгүй. Хаан болгох гэжсэн уул Тиберос хаан. За тэгсэн чи яг ингээд нөгөө нэг за цаацалж гэсэн чи нөгөө макро ч гарч ирэнгүүтээ дотны туслах анд нөхөр макро нь гарч ирэнгүүтээ Гимелиусыг алаад хэрэггүй амт үлдээ гэж гуйсан юм байна. За тэнгүүт нь түүний өвөө нь миний эцэг их ах нарыг алсан. Чи надад биш Гимелиус үн чинь бол тэрнтэйгээ хамт өөх гээд макрог бас их нэртэй хамт цаацлахыг зарлигдсан байгаа. За ингээд 3 хүн болчихж байгаа. Тэгсэн чинь одоо нөгөө Гимелиусыг цаазлуулна гэдгийг сонсонгуудаа нөгөө өсгсөн имэн болох Антония гэдэг энэ имэн ирээд Гимелиусын амийг өршөөгөөчтэй гэд ингээ гуйсан юм байна л та. Тэгсэн чинь имийг тэдэнтэй хамт цаазл. Ёо, өршөөл гус хүн болгоныг нэмээд энийг цаазал. Тий, одоо одоогийн байдлаар 4 хүн болчихж байгаа шүү дээ. За. Тэгээд цаазыг нин дээр гүйцэдэг, өнөөдөртөө багтааж гүйцэдэг гэд ингээ зарлигдсан юм байна л та. Тэгээд яаж яахт нөгөө энэ хүмүүсийг ингээ бариад ингээ яг Калигулагийн өмнө авчирхад нь орой хоолны үе таарч исэн юм байна. За. Тэгээд Калигула орой хоолны тансаг ширээний ард 3 охин дүүтэйгээ хамт суугаад Гимелиус, Антония эмээ, Макро түүний эхнэр нарыг ингээ хэрцгийгээр хөнөөж алахыг харанга хэв нэг хоолоо идээд хоорондоо юм яриад инээлдээ сууж исэн гэдэг. Яа, дахиад тэгээд өсгсөн имийг алчилчихсан. За тэр макро бол яг угаасаа хорчин нөхөр тий. За Гимелиус бол тэртээ тэргүй өөрөө хаан болоход баг дараагийн удаад хаан алахгүй бол Гимелиус нь дахиад одоо Калигулаг алаад хаан болох байх юм бол ахгал. Тий. За ингээд Калигула энэс эхлээл энэ зарлагаас эхлээд хаасайгүй баг явсан газар бүртээ аллах харгас хилмигдүүлэлт хийж эхэлсэн. Тэ зүгээр ингээд хамгийн энгийн жишээ, хамгийн балаа энгийн жишээ. Гладиаторын тулаан үзэх гээд явж исэн. За ингээд гладиаторын тулаан үзэх гээд явхдаа би гладиаторын тулаан үзэхээр явлаа. Хамгийн түрүүнд надтай таарлцсан үн азгүй шүү гээл орилол ордноос гарсан гэж байгаа. Тэгэл ингээл явж исэн чинь тулаан үзэх гээд ордон руу яг нөгөө нэг юуруу амфитеатр руу ингээд орсон чинь хамгийн анх таарлцсан зүгээр ингээл таарлцсан үзэгчдийг энэ хүмүүсийг бариад барьж аваад арслан таяад өгч амьдаар гэж хэлсэн. Ягаад гэвэл нөгөө нэг тий нөгөө нэг анкет чидээ дээш авсан үнийг нь би атгуун гэдэг шиг. Йоо ямар хийцэн бэ? Тий зүгээр ингээд надад хамгийн түрүү таарлцсан үн азгүй. Энэ ийм хүмүүс би азгүй хүмүүс түрүү тэднийг аал гэл. Тэгсэн нөгөө хүмүүс нь хаантан минь ямар ч юу босноо ч ойлгоогүй. Хаантан минь уучлаач өршөөгөөч гэж ингээд уйлаад исэн чинь ямар ядаргаатай юм бэ? Эхлээд наадлагаа хилээд тастах. Чимээг болох гэсэн. Тэгээ чимээг болохын тулд эхлээд нөгөөдөлж хилийн тастаацсан. Тэгээд дараа нь амьдаар нь нөгөө нэг арслан таяад өгсөн. За ингээд Калигулагийн солиорол эндээс эхэлж байгаа. За тэгээд Калигула Жупитер буюу Бархас бод бурхны сүмд өөрийнхөө хөшөөг босгоод тэгээд өөрийгөө би бол бурхан учраас миний хөшөөг сүмд байр гэдэг ингээд бариулсан. Тэгээд ерөөсөө ингээд хүн амьтандаа ингээд ярьж байгаа л таалагдахгүй эрэгтэй хүн байвал таалагдахгүй бол эрэгтнийг тасаж нохоодог. Гэл гаргаад хайчдаг. Эсвэл гиз дотрыг нь цовоолж ал гэл. Тэгээ тэрийг хийхдээ өөрөө харж инээдэг байсан. Йоо ямар муухай юм бэ? Тий тэгээд ингээд амар хариг хүмүүсийг ингээд хүссэн хүмүүсээ ингээд алаалал гээл ингээд яваад байсан чинь нөхөр Инцитатус гэдэг ийм морьтой. Тэр моринтой Инцитатус гэдэг нэртэй. Тэгсэн Инцитатус гэдэг морио миний хайртай Инцитатус морь бол Ромын сенатор сенаторт өргөмжилсэн. Морио. Одоо парламентын гишүүнээр нэг морь хийчих гэсэн үг шүү дээ. Нэг морийг тэгээд сенатор болгосон. Тэгээ байж ясна сүүлдээ бүр за одоо би Инцитатусыг юу яана морио консул болгоно. Яа нөгөө консулын нэг. Тий. Ингэн гутал сенатын гишүүд за энэ Калигула нэг л хачин болчлоо. Энэ яг энэ эрүүлэл биш ээ. Хэвийн үнийг хийх үйлдэл биш гэж ярьсан байгаа. Тэгээд ингээд сенатад яригдчихсэн чинь энэ яриаг гаргасан сенат маргааш нь гудамжинд үхсэн болцсон. Йоо. За одоо
тэгсэн чи ингэж байгаа. Эхнэр нь төрхийн хүндрэлээр нарс орсон учраас энэ хаан чи өөрөө өөр эхнэр авах шаардлагатай болно шүү дээ. За тэгээд эхнэр авсан. Тэгээд тэгсэн чи 7 хонолгүй Ливия Оресилла гэдэг энэ хатнаасаа салангуудаа тэрг ингээ хөөгөө явуулсан. За ингэж явуулсныхаа дараа 1 жилийн дараа Лолио Паулина гэдэг энэ хүнтэй гэрэлсэн боловч үр хөхөд заяад өргүүдэлтэй юм гэж хэлээд нөгөөдөө дахиад хөөгөө явуулсан. Ингэж хөөж явуулахдаа бүр болоогүй ингэсэн байгаа. Өөр хүнтэй сууж болохгүй. Өөр хүнтэй суух юм бол тэрийг чинь би цаазаар авна шүү. Гэт энэ салсан ихнэрийн насан туршдаа ганцаараа ингэ явуулах болчихж байгаа байхгүй. За ингээд дөрөв дахь удаага гэрэлсэн. Энэ удаад Мелония Кисония гэдэг юм эмэгтэйтэй гэрэлсэн юм байна. Тэгээ өөрөөс нь 7 насаар игч 3 хүүхэдтэй бүсгүйтэй гэрэлсэн байна. За 7-оор игч. Тэгээ 3 хүүхэдтэй төрүүлсэн учраас нь одоо нөгөө өөр хүүхэд заяана гэж найдажсэн юм байлгүй дээ. За яг ёсоор олоод хатан түүнд охин гаргаж өгсөн. Калигула охиндоо Жулия Друсила гэдэг нөгөө охин дүүгийнхаа нэрийг өгсөн. За хамгийн хайртай байсан учраас ингэж өгсөн гэж тайлбарладаг юм байлээ. Тэгээд Калигула жүжиг үзэх маш дуртай байсан гинэ. Тэгээ ингээд өөрт нь таалагдсан жүжигчдээс өөр жүжигчдийг дэмжсэн, алга ташсан хүмүүст уурлаад маш хатуу ширээнээр шийтгдэг байсан гэж байгаа. Амар тэнэг ёо. Тэр зэрэг алга хийж байгаа энэ тэнэгтлгүй яах вэ? Тийм, тэгээд ер нь бол хүмүүс ингээд хамж жүжиг үзээс айдаг болчихж байгаа байхгүй юу? Тэгсэн Калигула Ромын хааны ордныг бүр яг албан ёсоор яхны газар болгосон. Бүр ингээд шууд бүр зарлаад миний хааны ордон бол миний хааны ордонд одоо биеийн үлгчтэй унтахыг хүссэн хүн болгон ирж үйлчлүүлж болно бүр нээлттэй. Тэгэхдээ мөнгө төлөөрэй гэсэн. Яана. Тэгж хааны ордон шүү дээ. Тэгээ ингээ хүмүүс ороод үйлчлүүлэх юм бол тэнцэн биеийн үлгчтэр байж идэг. Тэгээд үйлчлэгээ авчаад гарахтаа мөнгө төлнө. Тэр төлсөн мөнгөний Калигула хувьдаа авдаг байсан. Йоо, шуналтай юм бэ. Жижиг. Тэгээд Калигула хатныхаа хажуугаар одоо эндээс бүр амар юм эхэлж 3 охин дүүтэйгээ ирим ярилцаатай байсан. Төрсөн дүү нартайгаа. Нөгөө нэг юу Друсала энэ. Өө тий ингээд 3 охин дүүтэй гурвантай ирим ярилцаатай байсан. За бүр нэг дүүн хүүхэд гаргаж өгсөн төрсөн дүүн. Йоо, цус ойртол. За тэгээд Калигула энэ садар самуун итгээд гаж завхаа явдлаа хатнаасаа бүр нуудагчгүй харин ч бүр гайхуулж байнга ярьдаг. За ингэжсэн сүулдэ эмгтэй дүүнээрээсээ халаад эрэгтэй хүн авцарч одоо ижил хүүснүүдтэйгээ явуулдаж эхэлсэн. За ингээд Друсила тэгсэн чинь энэ үеэр дүүн нөгөө хайртай эмгтэй дүүн Друсилад хүнтэй суугаад Маркус Липидус гэж хүнтэй гэрэлжээ. За эмгтэй дүүн өөрийнх нь хайрладаг эмгтэй дүүн. Тэгсэн чинь Калигула Прусила Маркус гэд одоо энэ төрсөн дүүгийнхэн их нөхөр болох хүргэн гэсэн үг. Энэ хоёртойгоо бас бэлэг ярилцаанд ордог байсан гэж байна. Ямар амар. Тэгсэн чинь тэгж яагаад ингээд Друсила гэдэг тэр хайртай эмгтэй дүүн нас орж байгаа байхгүй өвчний улмаас. Тэгсэн нөхөр нь тэр Маркус Липидус гэдэг нөхөр нь болохоор Калигулагийн хоёр эмгтэй дүүтэй орооцолтоод эхэлсэн. Йоо. Өөрийнхөө одоо эхнэр нөхчин гут эхнэрийнхээ хоёр дүүтэй орооцлоос. Ингээд ер нь бол энэ Калигула бүр ингээд утгаа алдчих байгаа байхгүй. Тий. Тэгжээсээ сүүлдээ бүр ингээд Калигула юу яасан. Тэр нөгөө нэг Друсила насвараа Друсилагийн нөхөр Маркус Липидус нь хоёр эмэгтэй дүүтэй орооцолтоод унангууд энийг мэдчихэд тэгээд эдгээр миний эсрэг хувилдаан зохион байгуулж намайг алах гэж зарлаад за ингээд тэр нөгөө Маркус Липидус буюу хүргэнийгээ бүр ингээд ураг удмаар гэр бүлээр нь алаад хоёр эмэгтэй дүүгээ цөлөгт явуулсан. Тэгээ нөгөө хоёр эмэгтэй дүү нь цөллөгөнд төгсөн. Ямар аим шиг юм бэ? За ингэсэн байгаа. Калигула өөртөө таалагдаагүй баячуудыг цаазлаад бүх хэд хөрөнгөнийг битүүмжлээд хураагаад авчдаг байсан байгаа байхгүй. Тэгээ хааны ордонд дуудагдах байтугай ингээд хүмүүс уригдахаасаа ч айдаг болсон. Ордонд найр боллоо гэхэд Калигула тухайн нарийн ширээний ард ингээд хамгийн нэр хүндтэй чинэлэг хүний их нэрийг нь авч явж унтлахын өрөөндөө аваачдаг заяа. Тэгээ ингээд авааччаад буцаж ингэж ирэнгүүтээ өө нөгөө эмэгтэй энэ таалагдлаа. Тэр эмэгтэй тэрэн таалагдлаа гэж ингээд олны өмнө ингээд өөртөө ингээд амар бах таваа хангасан байдлаагаар ийм өнгөөр ярьдаг, бүр дүрсэлж үзүүлдэг. Эндээ ингэсэн чинь ийм байсан штэ гэж ярьдаг. Аимшигтай. За тэр ч байтугай бүр ингээд хурман дээрээс сүйт бүсгүйг нь авч яваад буцаад оруулж ирдэг байсан гэж байгаа байхгүй. Амар сэжиг. За түүний энэ завхаа зайдын явдалд бүр ингээд бүгд дотроо дургу бүр үнэхээр үзий ядчаа. Тэгсэн мөрчлөгөөсөө хинч гадагш байгаа юу ч хэлж чадахгүй, ам нэж чадахгүй. Өгчих гээд байгаа штэ. Калигула циркэд яаж яахт ингээд дуртайсан юм байл да. Тэгээд циркийн бүжигчдийг ингээд гарч бүжиглэхэд арт нь ингээд хамт дааж гарч ирээд ингээд дуурайж бүжиглдэг заяа бүр ингээд солиорл нэг газар авч байгаа. Гэтэл нэг удаа хүмүүс түүний ингээд нөгөө дургу циркийн номер дээр нь халга тасцсан юм байна л да. Ингээд баяр үргээгээд тэгсэн чинь ингэсэн байгаа. Энэ бүх хүмүүс бүгдээрээ дундаа ганцхан хүзүүтэй байсан бол гоёо. Тэгвэл ганцхан хавчилтаар бүгдийг нь завчихгүй юу? Гэж ярьсан байгаа байхгүй бүр. Ингээд юусоо ингээд түүнтэй ойрхон байх хинч байхгүй болж байгаа аимшигтай. За цаг баг байгаа учраас зүгээр ингээд төгсгөлийг нь хэлчихье. Тий. Тэгээ ер нь бол ингэсэн юм байлээ. Калигулаг ингээд улс орноо удирдах хахад
ерөн сүүлрөөг ингээд үнэхээр хэцүү болсон. Энэ галзуурал солиорол хэрцгийлнэ. Тэгэнгүүт Калигулаг Кассиус гэж хүнээс болгоомжлоорой гэж зөнч хэлсэн байгаа. Тэгээд би хамгаалагч нараа бас хайрлж хүндлэхгүй бол би хамгаалагч нараа хүнд ороорой гэсэн. Тэгсэн Калигула би хамгаалагч нараа тог 12 болгоод ингээд явж исэн чинь нэг удаа нарийнхан гудамжинд ингээд өөдөөс нь Кассиус Чайрэ гэдэг хүн ирээд хаантан миний амар байна уу гэд михийгээд мэдлчихсэн. Тэгс чи хамгаалагч нар чи хол бай гэд төгөлгсөн чинь хамгаалагч нараа байж наа түн ойртуулаад надтай мэдлэг гэд. Тэгээд нөгөө Кассиус Чайрэ гэдэг хүн яг ирээд мэдлээд гарыг нь үсгэж тонгоон гутаа шууд хутгалцсан. Йоо алцаа. Тий. Тэгэд хутгалчин гутаа ингэж нэг хутгалчин гутаа харан гутаа хамгаалагч нар ингээд гайхаад харна штэ. Тэгэнгүүт одоо та нар надтай нийлээд энэ Калигулаг алахгүй бол та нар буцаагаад ална. Амьд гарвал. Гэт хамгаалагч нар нийлээд ингээд Калигула нэмээд алдсан. Нэмээд 30-д гутгалаад алдсан. Йоо. Тэгэнгүүт яг тэр зөнчийн хэлснээр Кассиус Чайрэ гэдэг хүний гарт өгсөн байгаа байхгүй. Зүнч бас амар хэлжээ тий. За 55 хүртэл явж олон гэсэн учраас би нэг айгу сонирхолтой юм яриад тий. Калигулагийн үхрийн савраас амьд мэд үлдээд бүр нэм шагнуулсан ганцхан хүн байд юм байна. Өөрөөр хэлбэл тэрний гараас амьд мэд бултарсан гэсэн үг шүү дээ. За ер нь бол Ромд нөгөө Калигулагаас илүү уран илтгэж байх ёсгүй гэж үздэг юм байна л да. Тэгсэн чинь нэг уран илтгэж байна. Энийг нь Домитус Афра гэдэг юм байна. За тэгээд энэ хүн ингээд нөгөө нэг маш сайн уран илтгээд байсан учраас өөрийнхөө өмнө ингээд авчираад шүүхгээд эцсийн үгээ хэлэх гээд Домитусыг хэлсэн юм байна л да. За тэгсэн чи Домитус одоо ингээд нөгөө чи эзэн ханаас илүү амар хураа илтгээд энэ чамаг одоо ингээд цааслах чинь маслах чинь ингээд тий. Тэгээд Домитус ингээд сонсож жоод ингэсэн байгаа. Би таны хэлсэгийг биширж байна. Ямар амар уран илтгэлт юм бэ? Ямар гүн гүнзгий агуулгатай юм бэ? Та бол Цэзэрч биш, та бол амьд бурхан танд мэхийн ёслохыг минь зөвшөөрөөж гэж хэлсэн юм байна л да. Яа за. Тэгсэн чи Калигула би Ромын хамгийн цэцэн цэлмэг Домитусыг үгээр ялчлаа. Домитус чи надад хэлсэн үгээ Ром даяар тэр чигээр нэгээ таарлцсан хүн болгондоо тунхаглаж яваарэ гэд амьд үлдээгээр алтан зоосоор шагнасан байдаг юм байна. Йоо. Калигулаг долоосон ганц хүн юм байна шүү дээ. Амьд үлдсэн ганц хүн. Ганц стажинкэн цэцэн цэлмэг хүннээс юм шиг шүү. За. За энэ төрөд нэвтрүүлэг өндөрлж байна. Бүтээлч оюуны нийгмийн дэвшил гэсэн уриатаагаар хүмүүнлэгийн ухааны их сургууль хамтран ажилласан. За мөн арьс захнах асуудлыг найдвартай шийднэ гэсэн уриатаагаар Финистил хамтран ажилласан. Баярлалаа мөгөх. За баярлалаа.